бие өвчтэй гоё тоглогч байгаа. За одоо 2 гаргаад өгсөн Батэрдэн 3-аас шидэл амжилттай. За 2 хамгаалагчиг өөрдөрөлтөд одоо 2 төгсөн дамжуулт. Одоо 2 хийчгээр давтгаа гаалцсан 3 дахь боломжоор оноогоо аваад нэмээд алдаа садагчлаа. За Пенни түндэр хамгаалтыг хийж байгаа Сүхбат. Нэг контактн дээрээс маш том зай гаргасан. Инх хүсгэлэнгэнуудаа бие өвчээрээ илүүрхэж юушгитай бас нэг төдөлн сайн ч биш те. 19 8 бол. Оноогалтын үед сайн тоглолтоо үзүүлсэн шидэл амжилттай болсон Батэрдэн. За баруунтаа хамаад Наранбаатар төгсөн 2 хамгаалагчийн эсрэг яваад орсон довтолгоог тооцож байгаа юм байна. Нэмээд алдаа садагчлаа. Шидэхээс үнэхээр эргэлздэг тоглож байгаа харагдсан. Авирмэд ардаа гоё үлдээсэн Наранбаатарын довтолгоо цагаар дундж байна. Winning маш хэцүү байдлаас довтлоо номжтой болсон. Галовыг давуулаад чийдсэн. Авирмэд түндэр хамгаалтыг хийж байгаа. Засааны эсрэг үлдсэн Сихон. За өдрөмж бас үнэхээр өөрчлөж байна. Гаргасан юм шатаад өгсөн Галовей довтлоо номжтой болсон. Галовей Басан жаргал. Баруун руугаа үзүүлсэн өөрөө шууд авахгаа төгсгөжээ. Басан жаргалын довтлох амжилттай. За гоё хараатай өгсөндөө 3 онооны шийдэлтний амжилттай болсон. Туршлагатай тоглогч Дөр Жерэлд Төгсөн Бодролтын хөлгөн дээр зүүж орсон хөлийн ажиллагаа гоё болсон. Ганц однгийн Бодролтын уран довтлогыг илүү дүүцсэн. Бям дорж довтлоо номж болсон. За гэхдээ хатгаад өгсөн мөнгө Пенни боломжийг үүсгээд оноог Болор Эрдэнэ шийдэх зай гарсан. Дундын зай довтлоо номжтой болсон. Суусуу шийдэлтэй шийдэлтүүд гоё болж байна. Болор Эрдэнэ за хамгаалагчтай олон зай шийдлэх гүйцэтгсэн. Болор Эрдэнэ шийдэл байндаа туслаа. За энэ хүйсэлэн бас довтлогон дээр чимээгүй байгаа. Задлаад өгсөн Бат Эрдэнэ 3 онооны шийдэлтний амжилттай болсон. За үнэхээр найдвартай байгаа юм байна Батэртай. Тэмцэлтэй тоглолтыг үзүүлдэг залуу доошо дамжуулсан довтлогоо оноотой болсон. За сая хоёр тоглогч Winnie Arden байсан учраас Galloway яг тогтсон довтлогоо явъя гэж байгаа юм байна. Нэг байсгалан яг өөрийнхөө үндсэн цэгээс шийдсэн шийдэлтний амжилттай болсон. Хэцүүдийн шүү дээ. Монголын сог Wesley үндсэн шийдэлтэд хийсэн шийдэлтний оноочтой нэг эсрэг нэг тоглоод Сихон дээр ирлээ. Бат Эрдэнэ тоглолтоо байгаа зөрөөд орсон өнөр тоглогч эсрэг хөөргсөн довтлогоо оноочтой. За энийг бол одоо өөртөө их итгэлгээд байгаа юм а тий. Болор Эрдэнэ довтлооны секунд унж байгаа. Инх хүйсгэлэн олон зай шийдэлтийг гүйцэтгсэн. Амар хүйсгэлэнгийн инх хүйсгэлэн. Пенни сувсул 3 онооны шийдэлтний амжилттай болсон. Нэмээд нэг байсгалан 2 оноо авлаа. Багийн дүүждэг оноо. Тэгээ бөмбөгөө чадсангүй буцаад олон тоглогч гараад ирсэн. Нэг байсгалан довтлого амжилттай болсон. Ийхүү. За Сүхбат зай гараад ирсэн Батзөргийн Сүхбат холын зай шийдэлтийг цагаар тунгааж чадлаа. Болор Эрдэнэ заслан авсан. Дуны зэн довтлогоо хөөрөөд явсан оноочтой болсон. Галовыг давуулаад Сүхбат эсрэг нэг байсгалан эргэлзэх зүйлгүй шилтээ хийсэн шилтээж унааж байна багийн. Нямцогчдыг ардаа өргөсөн гой дамжуултыг үлдээсэн Jonathan Galloway эхний довтлогоо алдсан ч 2 дахь боломжоор оноогоо хөлж байна. Болор Эрдэнэ за инх хүйсгэлэн зүсчгүй сайн довтлогоо амжилттай. За инх хүйс Наранбаатар за гоё өгсөндөө яагаад ягаар дээр хоёр тоглогч уулцсан. Энэ удаа хөл дээрээсээ тий. Яг stand-up үлдсэн шүү дээ энэ дээр бол. Нэг байсгалан Нямцогт шиднэ 3 онооны шийдэлтний амжилттай болсон. Залуу тоглогч Нямцогт Томс угаадаа Galloway ямар үлдэх хийх вэ? За Сүхбат тулсан Сүхбат өөрөө довтлогоосоор сонголтгүй хөөргөд явуулсан Сүхбатын довтлогоо цагаар тунж байна. Зүүн дээрээ доорсон хөөргөд өгсөн Winning довтлогоо оноочтой нэмэлт нэг шийдэлтийг хийгэр боллоо. Хамаа сайн болж байна. Бүрд өрж за өөрөх үндсэн довтлогооныг хөөргөд өгсөн Galloway дуусгаж байна. За энэ хүйсгэлэнгийн эсрэг шахаад цагаар руу ойрч зоон дундын зай шийдэлт амжилттай. За өөрийнхөө үндсэн довтлогоо Winning-ийн оронд одоо 2 гарч ирсэн. Доошоо өгсөн гоё иргсэн авахтаа тий. Яг ах мөчтөө гоё. За сүүлийн довтлогоонууд юусоо Galloway бас найдвартай газар атгуулж чадахгүй байгаа. Пиндарович довтлооны скол дуусж байгаа. Бат Эрдэнэ нэг илүү дамжуулалт одоо 2-3-аас шийдэлт амжилттай. За сэлгээний санд сууж байгаа гарч ирээд тэгэд одоо багийн клаш тоглогч Wesley-ийн тоглолт өнөөдөр тааруу байгаа. За гэхдээ Батзөргийн Сүхбатын тоглолт тооны харьц ойрхон байгаад ах юм бол бас Wesley яг тоглолт нь устгаа гэсэн бас байгаа шүү дээ. Довтлогоо оноочтой нэмэлт нэг шийдэлтийг хийхэр боллоо.
За зүрүүд хүний илүүтэй довтлох боломжтой болсон. Бүрв дөрж өөрөө яваад орсон. Он довтлогын амжилттай нэмээд алдаа садагчлаа. За яг бүрв дөрж яг өөрөөр тоглолоо. 5 самбартай. Довтлооны бүс дэжгүй шүү. 50-с дээш хөвтэй. Дөрж ярилд. Squat. Довтлооныг дэвгүй болоод ирсэн гоё довтлоог амжилттай болгосон. Яг өөрийнх нь үнцэндээ металлын довтлоог би дөхөн маш олон удаа харсан. За довтлогч ярьсангүй Пендарос Уильямс холын зай шидэлтийг захирч унгаалаа. За зүрүүд Болоод шүү. Гол өгсөн. Залаад өгсөн мөмөг Батүр. Гамболдын Батүр шидэлтэй амжилттай болгосноор онооны зүрүүг үүсгэлээ. Туршлагатай тоглож ирэв. нөгөө талаас Wesley тэр дорн хариуг нь барьлаа. Батүр гүнгийг дамжуулсан Сихон довтлогоо амжилттай. Маш гоё довтлооныг амжилттай болгож чадсан. За бүрэн дөрвс нэлийн нэртэй Батүр тасцсан. Нэг эсрэг хоёулаа гарч ирсэн. Иг баясгалан энэ тоглолтын эцсийн цэгийг Чөлөө шидэлтийг лигийн өрөөнд хамгийн өндөр өвдөг. чадлаа. Монгол дасгалжуулагчдын тулаан байсан гэдгээрээ энэ тоглолт бас онцгой байлаа. Баяр цог дасгалжуулагч 2 тэг гэж үйлрлээ эхлүүлж байна.